За сайн мэцхан үзэгчтэй өнөөдрийн ярих сэдв бол сонирхолтой сэдв байх болно. Эрика Карата хэмээх энэ бүсгүйн талаар хамтдаа ярилцсан. 唐田エリカです。俳優です。За 1997 онд төрсэн өндөр нь 167 см. Яагаад өндрийг хэлсэн бэ? 2014 оноос хойш модель хийж эхэлсэн. Тэр үеэс өмнө ердөөл хөдөөхээр фермд ажилладаг байсан охин Солонгос, Япон, бүр Азтай яг мундаг болоод бүр дэлгэрхийн даваан дээр хувийн асуудлаасаа болж доошо карьер нь унтсан. Энэ бүсгүйн талаар хамтдаа ярилцгаа. Энэ бүсгүйн эхлээд модельороо Японд нэлээд алдартай гарч ирж исэн. 2017 онд харин Солонгосын Beach Entertainment-аас нэг хүний хараанд өртөөд за энэ охиныг л ер нь Солонгосын жүжигчин болгоё гэд 2017 оноос хойш Солонгост кинон тоглож эхэлсэн. Та бүгдээ харж байгаачлан Article Chronicle хэмээх энэ кинонд тоглож эхэлсэн. Миний энэ киноны дуудлага зөв байсан нь манайхаа хэлээд өгөөрэй. Мөн 2017 оноос өмнө Солонгос кинонд тоглосон гэсэн. Тэгэхээр энэ бүсгүй ингээд ажиглаад хараад тахнаа би яг энэ бүсгүйг анх хараад Солонгос эмэгтэй шиг харагдчихсан. Та бүхэн тэгж бодогдож байна. Арсыг хараад нэг тийм цаанаа цайвар өнгөтэй. Миний хувьд би өөрөө Аз хүн болохоор Солонгос Япон хүний царайг бас тодорхой хэмжээнд ялгаад байдаг. Монгол хүнийг хараад би баг ихний харцаараа шууд мэддэг. Та бүхэн тэгдэг юу гэж бодож байна? Хэр их Азчуудын хооронд нь ялгаж чадж байна. Миний нүд бол үнэн гэрхаа ялгацдаг. За энэ бүсгүйг анх харахтаа би бол нэлээ Солонгос стилтэй Солонгос охин байна гэж бодож байсан. Гэхдээ үгүй энэ бол Японы бүсгүй. 2017 онд Beach Entertainment-тэй гэрээ байгуулснаас хойш алдартай Солонгос кинонд тоглож байгаад Японд нэгэн сериал романтик хайрын кинонд тоглох болсон. Энэ киноны нэрийг Асако гэдэг Маширо хэмээх энэ залуутай туслан дүрээр нь очиж тоглож байгаа. 2017 оноос 2020 оны хооронд Маширо хэмээх энэ өндөр залуутай нууцаар үргэлж эхэлсэн. Энэ залуу охид бүсгүйчүүдэд дурлж болохгүй шүү. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр энэ залуу нь Японд карьер номер 1. Магадгүй Япон хүүхнүүд нь бол унж тусаад өвтгөл байх. Гэхдээ нэг болохгүй зүйл нь энэ залуу маань эхнэр хүүхэдтэй хүн. Нэг хүүтэй, хоёр ихэр охинтой. Гидсэн дотроо эхнэрийн тухайн үед бас жирэмсэн байсан 2020 онд. Мэдээнүүдийг уншиж хахад 3 дахь хүүхэд нь гэж ярьж ирсэн. Гэхдээ миний хараа бол жирэмсэн ч гэсэн хүүхдийн тоонд орно үстэй манайхаа. Тийм учраас 4 дахь хүүхэд гэд би ярьчмаар байна. Асако хэмээх энэ цуврал романтик хайрын кинонд тоглож байхдаа Эрика маань Маширо хэмээх энэ залуудаа дурлаад энэ хоёр маань нууцаар үерхэх болсон. Маширо маань ихнэр хүүхэдтэй ч гэсэн энэ бүсгүйтэй нууцаар үерхэх хүсэн. Хамгийн сонирхолтой зүйл нь заяа 3 жил үерхэд нь ихнэр нь мдэггүйгээ боддоо сэтгүүлч интернет дээр тавиад тэрнээс нь ихнэр нь мэдсэн. Эхнэрийг нь болохоор Ана Ватаниме гэдэг. За эхнэрийг нь ярихаас өмнө энэ хоёрын хайрын түүхийг дахиад нэг жоохон ярьчмаар байна. Би энэ хоёрын хайрын киног үзэхлээр та бүхэнд яг Америкийн нэг кино жүжигчд толгойч орж байна. Анжелина Жоли, Брэд Питт хоёр. Брэд Питт болон Jennifer Aniston хэмээх энэ бүсгүйтэйгээ үргэлж жагаад салаад Анжелина Жолиг сонгоцсон. Энд нь бүр надад бүр амар хайраа санагдаад байдیں۔ Та нар тэгдэг үү? Анжелина Жолиг бол хүмүүс бол амар өмөрөх бах, нэлээд хөөрхөн гоё л их. Миний хувьд Анжелина Жоли аах нь хөөрхөн үү гэвэл хөөрхөн. Гэтэ цаанаа л нэг тийм мөс шиг хүүтэн эмхтэй байдаг та. Яг нэг тийм санагдаад байдیں۔ Харин Jennifer Aniston-ыг харахаар нэг гоё сэтгэл дулаахан хөөрхөн бүсгүй. Магадгүй Brad Pitt Jennifer Aniston-ыг сонгосон бол одоо хүртэл цуг байх байсан ч юм билүү хэн мэдлээ. Гэхдээ бас Холливуудын жүжигчид бас аюултай илүү орж билүүд олоосоор байтал салсаар дуустдаг багтаа гэж миний бодлоор бодож байна. За энэ яг энэ шиг юм харин өрнөл явагдсан Асако хэмээх тухайн кинон тоглож байхдаа тухайн 2018 онд энэ кинон цацагдсан. Энэ хугацаанд энэ хоёр маань үерхэж гисэн киноноос хойш эхнэр нь мэдсэн Маширогийн эхнэрийг Ана Ватаниме гэдэг 2 насаар ихчсэн. Харин Маширо нь Эрикагаас 9 насаар ах. Өөр насны зүрхтэй эмэгтэйчүүдийг сонирхдаг залуу байна. Тийм үү Маширо. Ана Ватанимегийн хувьд бас л өндөр бүсгүй 174 см. Маширо ч гэсэн өндөр залуу 189 см. Ана Ватаниме бол та бүгдээ харж байгаачлаа. Би Ана Ватанимег ингээл хараалаа. Яг
бас монголчууд өрхтэй юм шиг харагдаад байгааз та бүхэнд. Эсвэл баг зэргийн энэ бор арьсан монголчууд хүрхийг бий болоод байгаа юм болов бүүмэд намайг анх энэ бүс рүү харахад хацрын ясн өргөн харагдуулдаг учраас монголчууд царайг гаргаад байгаа юм болов. Ана Ватанам Кен Ватанам хэмээх энэ залууг охиноо. Энэ залууг та бүхэн мэдж байгаа өстой Холливуудын кинонд тоглож байсан. Ана Ватаныгийн хувьд нэг онцлогтой заяа. Ингэдэгтэй эрэгтэй хүн эмэгтэй хүний хуурвал эмэгтэй хүний хариу уруулна. Ерөнхийдөө л хоёр талтай байдаг. Зарим нь шууд хайж аван, зарим нь уучладаг. Уучладаг нь бол 70% байдаг тий. Эрэгтэйчүүд нь гуугаал хайраа үлдчихэлтэй за дахиж тэгж болохгүй шүү заяа. Би чам сонгож байгаа. Өөр хүүхдээ бодвол чамтай үлдээ та гэх эмэгтэйчүүд байдаг бол айны бол 30% өсөх байсан. Айны мэдээг нь сонсоо шууд салсан. Ямар ч эргэлт буцалт юу ч байгаагүй. Тухайд 2020 онд салаад бүр энэ Маширо, Эрика хоёр хэмээх энэ хоёр хүн маань Японд карьераараа жүжигчний карьер нэлээд өндөр алдартай олон кинонд тоглож исэн. Ялангуяа ингээд Япон, Солонгос хүмүүс бол ийм гэр бүлийн хууралтан дээр нэлээд эмзэг хүлээж авдаг. Тиймээс ингээд бөөн болсон монгол шиг хүчрхийл хийж байгаад яагаад ч үзүүл зүгээр өнгөрөөдгүй шүү. Ана бол өхрөөсөө салаад 2022 онд Парис руу хүүхдүүд 3 хүүхдүүдээ аваад шууд явцсан. Маширо маань хүүхдийн тэтгэмж төлөөд явдаг. За 2020 онд тэгвэл яг юу болсон юм бэ? Энийг нь Эрика талаас нь хамтдаа ярилцъя. Маширо сүүлд нь ярилцлага өгсөн байлээ. Шүн намайг явж байгаа нэг хүн дагаад ирсэн ба нэг л надад сэжиг төрөөдөөс энэ яг сэтгүүлч байх гэсэн чинь тухайн сэтгүүлч нь байсан. Сэтгүүлч нь Эрика Маширо хоёрыг үргэж байгаа гэдгийг интернетээр ярьсан цацсан. Хүн болгон мэддэг болсон. Маширо Эрика хоёр маань агентууд нэлээд ихтэй байсан. Тэгэл агентууд нь уучлалт хүсэл энэ зүйл дээр нэг сонирхолтой зүйл нь болж байгаа. Японд эрэгтэй эмэгтэй хүмүүс дээр за эмэгтэйчүүд дээр нь илүү ийм хов живэн дээр нь хүнд ханддаг бол энэ удаа эрэгтэй хүн дээр нь илүү хүнд хандсан. Яагаад гэх юм бол Эрика маань жоох хүүхэд өнгөж карьер нь өсөж байгаа. Тийм учраас Японы ард түмэн Эрикад боломж олохыг хүсэн. Маширод бол түүч ямар ч боломж олоогүй заа. Бүх агентууд бүгдээрээ болохоор гэрээнүүдэд туцлаа хийсэн. Ямар гэрээнүүдээс нэг товчхон дурдъя. Honda хэмээх энэ машинтай шүдний О-тэй гэрээтэй байсан. Моделийн агенттай гэрээтэй байсан. За мөн Японы тэр менежерийн агент гэдэг юм байт юм байна. Одуудыг ингэж бэлддэг. Тэрний агент нь хүртэл устцсан. Уул нь бол Маширо 4 тэрбум байсан. Одоогийн байгаа мөнгө нь дөнгөж 300 сая. Сонирхолтой баримтыг хийлээ зэ. Хүүхдийн тэтгэмж тогтоолгосон. Маширо хэдэн төгрөгийг өгдөг гэж 120 мянган төгрөг л өгдөг. Тэгэл Япончууд бүр гайхал Маширо чи ийм алдартай карьер чи номер 1 байсан мөртлөө хүүхдүүдэд яагаад ийм бага мөнгө өгд юм бэ гэсэн чи Маширо үннээ л хэлсэн. Тухайн хов живнээс болоод миний агентууд бүгд гэрээгээ цуцснаас хойш миний мөнгө орлогонд буусан. Тэм учраас энэ л миний байгаа мөнгө гэж хэлсэн. Угаасан зөө одоо энэ залуу юу хийдэг вэ гэхээр ийм сайхан хотын сайхан залуугаас уулын ир болцсон. Та бүгд харж байгаа ч. Гэхдээ өөрөө YouTube channelтай заа. YouTube channel нь хэдэн subscribeтай гэж бүр 1 сая subscribeтай хүмүүс үзэх амар дуртай. Би нэг видеог нь үзчихсэн. Тэгсэн чинь зөв моог зөв шууд толгойг нь завчаал хонь өвчилж байгаа юм шиг шууд арсыг нь гаргаж ирээл тэгснээ могооных нь мах идэл шавжны мах идсэн. Энэ яг л попкорн шиг амттай юм чиг. Гэтэ үнэхээр л уулын амьдралтай болсон мэлээ. Гэхдээ тэр нь бүр амар сонирх. Маширо энэ хов жив гарснаас хойш Эрика хэмээх бүсгүүтэйгээ яг цаашдаа суугаагүй салцсан. Маширо YouTube дээр 2025 онд шинэ их нэртэй болж байгаа шүү гэдгийг бичлэг хөөрхөн харуулсан байсан. Үзэгчд нь хөөрхөн баярлал хүүхдтэй болсон мэлээ 2026 онд. YouTube-ээс хэдэн төгрөг олдог вэ гэх юм бол 300 сая олдог гэсэн. Гэхдээ энэ үнийн юм худлаа мэдгүй. Хамгийн сүүлийн бичлэг нь 3 сарын өмнө тавигдсан байлээ. За Эрикагийн хувьд юу болсон бэ? Эрикагийн хувьд 2020 онд тухайн хов живнээс нь болоод гэрээнүүд бас карьер нь нэлээд удаашарсан даа шүү. Гэхдээ одоо карьерийн прогрессыг харах юм бол баг зэрэг өсөлттэй явж байгаа. Тухайн үедээ Instagram, social платформуудыг нь устгацсан. Одоо 2022 оноос хойш гараад ирсэн. Солонгост болохоор хүмүүс бүр за энэ мэдээлэл үнийн мө худлааллах л та 2015 оноос хойш ялангуяа ийм гэр бүлийн гадуур харилцаатай байсан хүмүүсийг нь хууль хатуу хуульчиж бүр шоронд суулгадаг байсан гэсэн зөө
Одоо тэгтээ тийм байхгүй. Энэ Эрикаг одоо шорон цуулга муулга гэсэн тийм комментүүд байсан юм байна л да. Одоо бол тийм бол байхгүй шүү. Article хэмээх энэ Netflix-ийн киноны багахан хэсэгт тоглуулна гэж хэлээ. Өөрхөн Японы кинонууд нь тоглоод эхэлсэн юм лээ. Одоогор бол найз залуу байгаа үгүй бол тэр нь бол ямар ч мэдээлэл байхгүй байлаа шүү. Та бүхэн юу гэж бодож байна? Японы Артемийн Эрика дахин нэгэн боломж олгосон зөв буруу юу? За энэ гэр бүлийн гадуур харилцаан дээр Машира маань илүү ах. За Эрика маань дөнгөж 20-той охин байсан. За 30-тай залуу 20-той охин. Энэ хоёрын аль нь илүү буруу вэ? Энэ яг эрэгтэй хүнийхэн талаас нь буруу юу? Эмэгтэй хүнийхэн талаас нь буруу. Та бүхэн юу гэж бодож байна? Доор хэсэгт коммент өгдөөгээрэй. Баярлалаа. Баяртай.